Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Одоогоос 2 жилийн өмнө Баянгол дүүргийн 9-р хороонд гарсан нэгэн эмгэнэлт хэргийг нээслийн шүүх авч хэлэлцээд яллагдагч оюун гэрэлд бусдын амь насыг санаатаагаар бүлэглэн хөнөөсөн хэрэгээ нуун дарагдуулсан гэх үндслээр 15 жилийн хорих ял оноожээ. Гэвч жинхэнэ хэргийн эзэн Хэнгэргийн дохиор нь оюун гэрлийн гарт амь үрэгдсэн архичин, даран гоёлагч, тамлан зовоогч Батаа гэгч болохыг шүүх цагдаагийнхан хизээ хойно нь ойлгосон байна. Батаа гэгч өмнө нь шорон оронгоор шүргээд авсан. Танхай балмад зантай, арх ух дуртай, согдсон үедээ ихнэр хүүхдээ тамлан зовоогоод алж хятхаас наагур авиралдаг жинхэнэ хүн хог байж. Тэр бээр хар багасаа хэрэг төвөгт холбогдож явсан болохоор эзэмшсэн мэрэгжил байхгүй. Энэ ч утгаараа ажил төрөлгүй. Өмнө нь шоронд хамт байсан хэдэн нөхөртэйгөө өдөр шөнөгүй арх эргүүлдэг арчаага алдсан нэгэн байсан бөгөөд. Эхнэр оюун гэрлийг айлгаж дарамтлж байгаад эцэг ихээс нь үлдсэн диван, шкаф, хевс, телевиз гэдэл хамгал өнгөтэй өөдтэй эд хогшлыг нь зарж үрээд улаан хоолоогоо норгочихжээ. Оюун гэрэл түүнд хандаж чам шиг гэрийнхээ эд хогшлыг зарж үрээд арх удаг хүн байдгийм үү гэхэд Батаа байхаар барах уу? Надтай хамт шоронд байсан нацаг нэм бүр гэрээ зарсан гэд ботчих. Олон 7 юм ярьж байж алуулваа. Энэ жил би 40 нас хүрч байна. Чамайг алаад шоронд явлаа гэхэд би 55 настайд гараад ирнэ. Эцсийн эцэст хэн нь хохирч байна та. Надад алуулснараа чийл хохирч байгаа биз. Эрүүл саруул амьд байхад наад муу диван, шкаф зэрэгч нь хаанаас ч олдно. Ер нь эрдэнэт хүнээс илүү эд хогшил гэж байдгийм үү? Гэх зэргээр дөвчгөндөг байв. Гэвч өөрийгөө эрдэнэт хүн гэж цоллоод байгаа тэр өөрөө хэн байв? Юуных нь эрдэнэт хүн байх билээ? Хорвоогийн хамгал бузар булааг биедээ шингээсэн хүн хог байсныг шүүх хурал дээр олон хүн гэрчилжээ. Эхнэр оюун гэрэл нь мөрдөн байцаалтад мэдүүлэхтэй. Батаа намайг алж хіднэ гэж айлгаж байгаад миний ээж авын үлдээсэн өнгөтэй өөдтэй хамгал эд хогшлыг зарж үрсэн. Нэг өдөр миний унтдаг сундаг диваныг 30 мянган төгрөгөөр зарчхад 8 хийсэн би 20 мянгаар нь архитна. Та нарт 10 мянган төгрөг байхад л хангалттай гэд 5 мянгатын 2 дэвсгэрт надад чулуулж өгчхөд гарч явсан. Гэтэл оройн шоронд хамт байсан гих нацга Гамбаа гэдэг 2 найзтайгаа шол согтуу ирээд томчуудын хэрэгт чи хамаагүй гэд хүүг маань хөөж гаргасан. Тэгээд намайг шууд зохиж унгаснаа. Хувцаа тайл миний 2 найзтай унд гэж шаардсан. Би аргагүй ирэхэнд түүний дарамтанд орсон. Гээд цааш үгээ хэлж чадалгүй мэгшүүлэн уйлжээ. Гэрч наран чимэг мэдүүлэхтэй. Талигаж Батаа гихч оюунаа хичэд арай дэндүү дээрэнгүй ханддаг байсан. За яхав эд хогшлыг нь зарж үрээд архитах бол юу ч биш гэж бодъё. Харин эсэн бусын эрчүүд дагуулж ирээд оюунаа хичийг тэдэнтэй унтаж хэвтгэхийг шаарддаг байсан. Зөвшөөрөхгүй бол нэв ширтэл зодно. Уг нь 3 сайхан хүүтэй хөө. Гэвч 3 хүүгээ адгууснаас дорд үзээд алж хядах дээр тулдаг. Ямар сайн даал оюунаа хич Батааг согтуу ирж яваа бараанаар хүүхдүүдэд түүнээс нууж хаахад хүрдэг байсан юм. 3 хүүхдийнхээ өнгөтэй өөдтэй гэсэн хувцс хунрыг комиссийн бараа зардаг хүүхнүүдэд аваачиж өгөөд шараа тайлцдаг хүн байсан. Тэгээд хоноод өнжүүтээр алга болчихно. Гэхдээ ингэж алга болох нь оюунаа хичэд сайнаар нөлөөлдөг байсан юм а. 2-3 хоноод архитаад ирэхдээ хашааныхаа хаалгаар хашигчиж гуаагчсан амтан орж ирээд л хүүхдүүдээ архи тамхи олж иргээд л хөөж гаргана. Гар хоосон буцаж ирвэл тэднийг унтуулахгүй. Цэрэг дингэдэг юм, шоронд дингэдэг юм гэдэл янз бүрээр дэглэдэг байсан. Ямар сайн даал түүний айхтар дэглэлтээс айсан 10 настай, 13 настай том хүү хоёр нь өвлийн хүйтэнд хэд хэдэн удаа гадаа хонож байл. Сүүлдээ 10 настай хүн гэрээсээ арга буюу дайчаад тэрмэл хүүхдүүдтэй нийлсэн. Оюун агчийг цагдаад ханд эсвэл хүчирхийлээ эсрэг төвд ханд гэж бид олон удаа шаардаж байл. Тэр болгонд оюун агч ёстой болохгүй. Цаад Батаа ч намайг шууд л ална. Гэхдээ би алуулахад яах вэ? Хамгийн гол нь хүүхдүүдийг маань алчхан шүүдэ гэдэл уйлдаг байсан. Оюун агч бол хиндэж гологдохооргүй ажилсаг эмэгтэй. Ганцаараа ажил хийж талигачийг 3 хүүхэдтэй хамт тийжээдэг байсан.
Батаг оройс огтуу ирээд арх нэхнэ гэж айгаад оюунагч 15 төгрөг цуглуулж байгаад түүнд арх авч тавьдаг байсан гэдэл бодчих. Хэрв түүнд арх гаргаж өгөхгүй бол гэр орноо буулгачих шахдаг байсан. Оюунагч айлын ганц хүүхдээ. Ээж аав нь 1980-аад онд нас барсан. Тийм болохоор түүнд түшиж тулах хүн байдаггүй. Хэрвээ би оюунагчийн хамаатан байсан бол түүнийг Батаагаас аль хэдийн салгаад авчих байлаа. Оюунагчийн зөвшөөрөлгүйгээр Батааг цагдаад мэдэгдэж болох байсан ч огт хань хамаагүй би айгүй бол Эремийн хооронд илжиг болж жороолсон хэрэгт унчихна гэж яагаад өнөөдрийг хүртэл дуугүй явж ирсэн юм. Энэ л их буруу юм боллоо. Хэм ээжээ. Оюунаа архичин Батаагаас залхахын дээдээр залхаад нэг өдөр түүний ахад хандаж Батаа биднийг өдөр болгон зовоодаг боллоо. Бид нэг л өдөр түүний гарт ам үргэж мэдхэр байна. Одоо яах вэ гэхэд харин тийм гинлээ. Цаадах чинь та нарыг их зовоодаг гэн. Би хэд хэдэн хүнээс сонссон. Даанч цаад Батаа чинь миний үгэнд орохгүй. Чи ерөөсө 3 хүүхдээ аваад Батаагаас бушуухан салсан үлзий болох байх гэж зөвлөжээ. Гэвч оюуна Батаагаас чухам хэрхэн салж сарних арга ухаанаа олсонгүй. Оюуна Батаагийн хэрцгий аран шин аимшиг зодуурыг үлдэвчин нэг удаа цагдаад мэдэгдэжээ. Инглигээд сайн юм болсонгүй. Харин ч 111-д хэд хоног суугаад гарч ирсэн Батаагийн аашавар улам хэрцгий болж чи намайг цагдаад барьж өгнө гинэ. Дахиад чи тэгээд үзээрэй гэд нэвширтэл зодсны эцэст. Дараачийн удаад чамаг биш хөөхтүүдийг чинь зодно. Чиний бол амь настаа чинь ярина гэж сүрдүүлж. Тиймээс оюунагийн толгойд энэ Батаагаас би үхэж байж салах юм байна. Эсвэл Батаа үхэж байж бидний сэтгэлийг амраах юм байна гэсэн бодол төрж. Нэг өдөр том хүүтэйгээ дотнчлан ярилцаад Батааг алхаар тохиролцсон байна. Үхэнд өгсөн хулган муурын сахлаар оролдов гихчээр мөнөөх Батаа анч оройн их дуу хадаан орилж хашгиран хашааныхаа хаалгыг балбчээ. Тэрбэр оюунаа мөн новшоо. Наад хаалгаа онгойлго. Чамайг ална гэж орилоход ээж хүү хоёр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр гэрээсээ гарсан байна. Оюуна хаалга онгойлгож өгтөл Батаа. Чи мөн новш. Яасан уддаг юм гэд нүүрэнд нь зөхиод авч. Дахиад зөхөх гэхэд нь оюуна өрсөд ханцуйндаа нуусан хутгаа хөвлий рүү явуулчихжээ. Энэ үед хүүн ардаа нуусан хангин үрсүүхээр харгас эцгийнхээ толгой дундуур буулгаж орхисон байна. Хүчирхийллийг төрүүлж байгаа нэ. Бусдад харгас хандсан хүн өөрөөч бас харгас шүүлтүүрийн өмнө толгоогоо тавьж өгөх нэг ууртай байдаг юмсан ч. Ингээд ээж хүү хоёр харгас сэрийн цогцыг түлээнийхээ амбарт хийгээд цоожилжээ. Тэгэхдээ бас цагдаад мэддэхгүй яах вэ гэж нилээд ярилцсан байх юм. Эцэст нь цагдаад мэддэлгүйгээр хашаандаа газар ухаж булахаар шийджээ. Том хүн маргааш нь хар үрээр босоод хашаандаа жорлонгийн нүх ухаж эхэлсэн байна. Зуны ихэнх сар айлчлан ирж ногоо цагаа жигдэрч байсан болохоор гэсгэлэн газрыг ухаж зөхөөд байх юм байсангүй. Төдөлгүй шин жорлон бий болж харгас Батаагийн цогцс тэр жорлонгийн анхны үйлчлүүлэгч болж заларчээ. Төдөлгүй Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн Батаа гихч Орос сургуугийн алга болсон тухай мэдээ тус дүүргийн цагдаагийн хилцэд ирсэн байна. Найгаа алдсан аригчид Орос сургуугийн алга болох явдал зөндөө тохиолддог. Тэр болгоныг цагдаагийнхан мухарлах үүрэгтэй. Адагладал нас барсан цогцост задлан шинжилгээ хийж гадны нөлөөтэй эсхийг тогтооно. Гэвч Баянгол дүүргийн цагдаа нар аригчин Батаагийн сургийг гаргаж чадсангүй. Төөний цогцос ч олдсонгүй. Тиймээс энэ хэргийг эрүүгийн цагдаагийн газрын ажилтан хошууч мандал мөрдөхөр болжээ. Тэрбэр юуны өмнө талигачийн арга иргийнхэн найз нөхөдтэй уулзаж Батаа гихч хүний тухай янз бүрийн мэдээлэл цуглуулсан байна. Сүүлдээ Батаагийн хамар хашааны хүмүүстэй хүртэл уулзжээ. Батаагийнхтай ойролцоо амьдардаг нэг эмгэн тэр Батаа гэдэг хүн ч өөрөө их аюултай хүн дээ. Эхнэр хүүхдээ байнга зовоож байдаг хүн. Одоо харин сургууй алга болж эхнэр хүүхдээ нэг амрах шиг боллоо. Гэхэд хажууд нь суусан өвгөн. Эднийг нодон жил шин жорлон барьсан юм. Гэтэл сая дахиад нэг жорлон босгоотглоо. Цөөхүүлээ байж хоёрын хоёр жорлонгоор яах нь вэ гэж хачирлажээ. Энэ үг мөрдөн байцаагч мандалд нэгийг бодогдуулж орхих энэ. Төдөлгүй тэр ажлын хэсэг зохион байгуулж Батаагийн хашаанд хэдэн хүн авчираад шинээр барьсан жорлон ухаж түнхүүлж эхэлдэл том гялгар уутаар ороосон хүний цогцос гараад эрхэн тэрэ.
Харгас нөхрөөсөө салж хэсэгхэн зуур зовлонгийн далаагаас ангижраад байсан оюунаа дахь яадал бөөн зовлон дунсан бөгөөд тэрбээр анхны байцаалтаар л хэрэгэ хүлээсэн байна. Шүүх имлгийнхэн талигачийн цогцод задлан шинжилгээ хийж үзтэл уг хэргийг нэгэн үйлдэггүй болгон тогтоогдчихэ. Тиймээс цагдаагийнхан оюунагийн цаана хэн нэгэн хүн байна. Айгуу бол нууц амарганч байж мэднэ гэж сэжиглээд дахин байцааж эхэлжээ. Оюунааханд би энэ хэргийг ганцаараа үйлдсэн гэж гүрийж байсан ч сүүлдээ олон удаагийн байцаалтаас залхахдаа том хүүгээ уг хэрэгт оролцсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд ээж хүү хоёр алуурчин тэгэхдээ бүр санаатай зохион байгуулалттай бүлэг хэргийн яллагдагч болох нь тэр. Эцэст нь нийслэлийн шүүх оюун гэрэлд бусдын амь насыг санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэрэгэ нуун дарагдуулсан гих үндслээр 15 жилийн хорих ял оноож хамтарч хэрэг үйлдсэн 13 настай хүүг нь 5 жилээр шийдэгчээ. Хэрэг явдал уг нь ингээд л дуусчих байл. Гэвч нүгэлт хорвоо тэднийг энэ чигт нь орхисонгүй. Хэрцгийн нөхөртөө олон жил задуулж дарамтлуулахдаа бэйдэ эдгэшгүй эмгэг авсан оюун гэрэл шоронд очоод жил гаруй суугаад л хүнд өвчнөр нас барсан байна. Үүний дараахан хүүхдийн хорих ангид ял идэж байсан 13 настай хүн сүрье өвчнөр өөд болсон байна. Оюун гэрлийг шоронд явхад тижээж тэтгэх хүнгүй болсон 5 настай, 10 настай 2 хүн асрамжийн газарт хүргэгдэжээ. Гэвч 10 настай хүн асрамжийн газраас оргоод эдүүгээ тэнэмэл хүүхдүүдтэй цуг хаанихтай явдаг бололт. Хэрцгий зандалчин Бата гихчээс болж 3 хүү төрүүлсэн дархан бэр. Оюун гэрлийн амьдрал ийхүү орвонгороо эргэсэн нь харамсалтай. Ерөөсөө нэг айлын голомт зөвхөн тэрмүү шинээр барьсан жорлонгоос болоод л сүйрч гэж байгаа юм. Уг нь Бата гихч нь үхэж үргэлжсэн байлаа гэхэд ард үлдсэн авгай хүүхэд ах дүү нартаа тэгтээ гашуудал авчирхааргүй хүн байжээ. Нэг ёсондоо тэр шинээр баригдсан жорлонгийн нүхэнд амар тайван хэвдэж байсан бол өдийд 3 сайхан хүүтэй нэг айлын голомт хизээж сүйрэхгүй байх байжээ. Зарим хүн хойноосоо асар их зовлон асар их эмгэнэл дагуулах юмт. Тэрч байтугай. Уг хэргийг мөрдөж талигаач Батагийн цогцыг жорлонгоос гаргаж ирсэн хошууч мандал хүртэл ээж хүү хоёрыг байцааж байхдаа би талигаачийг адгийн новш болохыг ойлгосон. Хэрвээ надад ирэх мэдэл байсан бол би ээж хүү хоёрыг суллаад явуулчих байл. Даанч надад хууль зөрчих эрх байгаагүй. Энэ хэргийг би яах гэж илрүүлв дээ гэж харамсдаг ажээ. 2. Мөнгө цагаан нүд улаан болсон өнөө цагт хэдэн зоос олж халаасаа дүүргэхийн тулд юуж хийхээс буцахгүй болсон хүн хогнууд дэндүү олон болжээ. Тэдний нэг нь 8 хийх нэрийдлэр хамтран амьдрагч хүүхнийхээ дүү бүсгүйг Өвөр Монголын хөх хотод дагуулж очоод 8 тонн спиртийн барьцаанд оргичход ирсэн Төмөн Баяр гихч юм. Угийн хөнгөн хийсвэр тэрбээр 1990 оноос эхлээд 8 эрхэлсэн боловч огтхонч баяжсангүй. Учир нь тэр хужаа спирт мэтийн дандаа буруу гарын 8 хийж байсан болохоор арга байж үт. Харин олон жил урагшаа хоошоо тэнснийхээ хүчинд Өвөр Монголын хөх хотод компани эрхэлдэг Ванжоу гихч хятад эртээ түншийн холбоотой болсон байна. Төмөн Баярын хувьд амархан хөлжих арга нь хятадаас спирт оруулж ирэн хувийн архины үйлдвэрүүдэд шахах явдал байв. Үүнийг гүйцэлдүүлэхэд нь мөнгө дутаад байсан тул хамтран амьдрагчийнхаа дүү туяа цэцэг хэмээх бүсгүйн тархийг барихаар шийдсэн байна. Зарим хамтран амьдрагч нарт итгэж хэрхэвч болохгүй нь эндээс харагдаж байгаамаа. Жинхэнэ эхнэр нөхрүүд бол хизээж бие биенээ хулигдахгүй. Харин хамтран амьдрагч гэдэг бол хэдийч санаагаа оруулаад зайлж удах бүрэн боломжтой. Туяа цэцэг нөхөр хүүхэдгүй бөгөөд айлын отхон хүүхэд тул эцэг эхээс нь өвлөж үлдээсэн байрны ордор түүний нэр дээр байж л тий. Эгч бат цэцэг нь бас энэ байранд толгой хорогддог. Зүгээр ч үгүй бас хажуудаа хамтран амьдрагч Төмөн Баярыг хавчуулаад авсан нь гай болсон байна. Нэг өдөр Төмөн Баяр туяа цэцэгт хандаж хэдүүлээ ганц байранд хэдий болтол ингэж шахацлаж байх вэ? Ерөөсө бат цэцэг бид хоёр чамд энэ байрыг чинь үлдээгээд тустай гарсан дэр байх. Хямдхан шиг хашаа байшин худалдаж авсан ч яах вэ? Энгийн тулд би зоригтой хөдөлж томхон 8 хиймээр байна. Одоогийн байдлаар хашаа байшингийн мөнгө хийчихэр томхон 8 гэвэл урд хөршөө спирт оруулж ирэх л байна да. Энгийн тулд надад дор хаяад 8 сая төгрөг хэрэгтэй.
Нэг удаагийн эргэлтэнд 8 сая төгрөг маань бүтэн нугараад 16 сая болно. Дахиад нэг ухас хийхэд 32 сая төгрөг болно. Ингээд л зогсчих хэрэгтэй. Хэд ч унах юм бол хууль бус 8-ны хэрэгт орооцолдно. Тэгэхээр юуны өмнө 8 сая төгрөгтэй болохын тулд Бат цэцэг та хоёрын энэ байрны орь дээрийг барьцаан тавьмаар байна. Энэ талаар Бат цэцэг бит хоёр ярьж тохиролцсон. Хэн мэжээ? Хариуд нь Туяа цэцэг. Мэдэхгүй. Спиртийн 8 хэдийн унцтай ч гэлээ ослтой шүү. Гайл дээр баригдах юм бол юун хашаа байшингийн мөнгө олохтой мантай шорон гяндан суун шүү дээ. Тэгээд байрчгүй юу ч үгүй болно. Тэгэхэд их чинь яриаг нь тастаад чи үнээс айх хэрэггүй. Түмэн баяр аль 90 оноос эхлээд л спиртийн 8 хийж гарчсан хүн. Хамгийн гол нь энэ томхон хөдөлж чаддаггүй байсан байгаа юм. Үсрээд л 300 мянган төгрөгийн спирт оруулж ирдэг байсан болохоор үнээс унсан мөнгө идэж уугаад л таардаг байж л дээ. Одоо харин 8 сая төгрөгөөр хөдлөх гээд байна. Хэдийгээр 32 сая төгрөг олно гэж байгаа боловч үүний 5-6 саяыг нь хэл гайлынханд авилгал болгож өгөх юм шүү дээ. Түмэн баярт энэ талын танил зөндөө байгаа. Баригдана гэж түүхэнд байхгүй. Үнэхээр чадвартай. Бүгдийг нарийн тооцоолж байж л иймэрхүү 8 хийн шүү дээ. Туяа цэцэг чи үүнд итгэх хэрэгтэй гэж ятгаж гарсан байна. Тэгтэл дүүн. За би яах вэ? Энэ 8-нд чинь итгэж болж байна. Бодвол найдвартай юм байгаа биз. Харин таны хамтран амьдрагч болцоход байгаа Түмэн баяр ахад би итгэж болох уу гэхэд. Бат цэцэг. Чи битгий хамтран амьдрагч гэж яриач дээ. Түмэн баяр бит хоёр амьдралаа холбогоор шийдсэн. Тэгээд л байр савны тухай яриад байгаа юм шүү дээ. Эсвэл чи насаараа надтай цуг энэ байранд байх гээд байгаа мó? Чи чинь бас нөхөрт гардгийн байгаа биз дээ. Хамгийн гол нь чамайг л энэ байрны бүрэн эрхт эзэн болгох гэж Түмэн баяр хамгийн осолтой, эрсдэлтэй бизнес сонгож байна. За яах вэ? Тэгээд итгэл итг байвал бай гэж ирээд л уурлах хайцсан байна. Түмэн баяр энэ үед нэг л их гэмжсэн байдалтай. Би заримдаа Бат цэцэгтэйгээ анхнаасаа учрахгүй яавдаа гэж бухимддаг юм. Даанч нэг балай хүүхэн намайг 10 гаруй жил тамлаад хайчлаад 90 оноос өнөөдрийг хүртэл өчнөө л 8 хийл. Өчнөө л мөнгө оллоо. Гэвч Булган аймагт байгаа тэр балай хүүхэн бүгдийг дээрэмдэд хайчихсан. Одоо би дахиж хизээж Булган явахгүй. Бат цэцэгтэйгээ үрд амьдрахаар шийдсэн. Даанч хүсгэд хясал гихчээр бид хоёрт томхон 8-нд явчих мөнгө олдохгүй л байна да. Туяа цэцэг чи надад итгэхгүй байгаа бол ерөөсөө надтай хамт урагш аяв. Хоёулаа хамтар 8 хий гэсэн санал тавьжээ. Ажил төрөлгүй хий дими гэртээ гүйрт суусан Туяа цэцэг энэхүү саналыг нь харин дурт аяа зөвшөөрсөн байна. Ингээд Түмэн баяр байрны ордорыг нь 8 сая төгрөгийн барьцаан тавиад Туяа цэцгийг дагуулад хөх хот руу арилж өгчээ. Гэвч тэнд очоод Түмэн баярын санаа бодол гэнэт өөрчлөгдсөн байна. Тэрээр Туяа цэцэгт хандаж сая би Ванжоугаас маш ноцтой зүйл сонслоо. 10 хоногийн дараа Хятад Монголын гайлчид замын үдийн гайл дээр хамтарсан шалгалт хийх гэн. Тэгэхээр чи бидний 2 удаагийн рейс хийх лөөлө болж хувирлаа. Ганц удаа л томхон рейс хийчих гэж бодож байна. Би Ванжоугаас 8 сая биш 16 сая төгрөгийн спирт авч явахаар боллоо. Энгийн тулд чамайг 8 сая төгрөгийн барьцаанд үлдээх хэрэг гарах нь. Би хурдхан явж архины үйлдвэрүүдэд спиртээ шахчихад чамайг ирж авъя. Чи санаа зовлтгүй. Эрэхтэй их чиг чинь дагуулад ирнэ. Ер нь Бат цэцэг хөх хотыг үзнэ гэж эртнээс ярьсаар байх. Гурвуулаа эндээс Бээжин явсан ч болж байна. Яах вэ? 32 сая төгрөгнөөс 2-3 сая төгрөг зарлага даал биз. 20 сая төгрөгөнд хашаа баашин авч элбэг дөнгөн. Гэх зэргээр пан алдаж гарчээ. Эцэст нь гэнэн итгэмтгий Туяа цэцэгч түүний панааланд орчихын тэрий. Ингээд Түмэн баяр Ванжоугаас 16 сая төгрөгийн хужаа спирт аваад арилж өгсөн бөгөөд 8 сая төгрөгийн барьцаанд бүхэл бүтэн хүн тэр дундаа залуунаас цус шингэн цар айлаг бүсгүй үлдсэн болохоор Ванжоуд харамсаад байх юм байсангүй. Тэр тэргүй хүний 8 цэцэглэн хөгжиж буй Хятад улсад хүүхэн ховор. Тэр дундаа Чингисийн удмын цэвэр Монгол эмэгтэй нүдний гэм болохоор 50 гаруй насны Ванжоу Түмэн баярыг битгий эргэж ирээсэ гэсэн янзтай хөгцтэй шар шүдэ гарган яр зайтал инээсээр үлдсэн байна. Харин залт итгээд Түмэн баяр 3 хоногийн дараа Бат цэцэг рүү нилээд сандарч твцсэн янзтай уцтжээ. Тэрээр. За хөгшөн баларсан шүү. Уг нь би 8 сая төгрөгөөр спирт аваад явах гэж байлаа л. Гэтэл 10 хоногийн дараа Хятад Монголын гайлчид замын үдэд хамтарсан шалгалт хийх сураг сонсогдохоор нь Туяа цэцгийг 8 сая төгрөгийн барьцаан тавиад Ванжоугаас
16 сая төгрөгийн спирт аваад хөдөлсөн юм. Гэтэл нөгөө амар шалгалт нь 10 хоногийн дараа биш, яг намайг хэлээр нэвтрэх үе таарчихдаг байгаа. Тэгэд бүх зүйл будаа боллоо. Бэ спиртээ тэр чигт нь хаяа зогтчихсан. Ингэхгүй л бол контрабандын хэрэгээр шоронд суух тодорхой шүү дээ. Одоо хөгшин чинь Дорногов аймагт байна. Маргаашнаас хааныг тийшээ зайлнаа. Уг нь би чам дээр очмоор л байна. Даанч намайг сургалаад чам дээр цагдаагийнхаа ирж магадгүй. Чи ямар ч гэсэн хэдэн төгрөг олоод дүүгээ барьцаанаас авахыг бодоорой. Хоёулаа ингээд өөрт хагцъя да. Гэд уцаа тасалсан байна. Ингээд л тэр усанд хайсан чулуу шиг алга болчихсон тэр. Итгэж биширч байсан хамтран амьдрагч нь ингэтлээ гол гаргана гэдгийг Баццэг үнэхээр ухаарсангүй. Төмөнбаяр үнэн хэрэгтээ спиртээ хураалгасан эсэх нь тодорхой болсон. Энэ талаар Баццэг Галийн ажилтнуудаас лавлах гэсэн боловч өөрөө болон дүүгээ хам хэрэгтэн болгочихгүй гэж айгаад огтгонч асууж сургалаагүй байна. Төмөнбаярыг булганд байдаг эхнэр хүүхэд дээрээ очсон болов уу гэд тийш нь хүн явуул чалгуулахад Төмөнбаярын авгай хүүхэд аль ноднон жил Улаанбаатар руу шилжээд явсан гэхээс өөр сураг гарсангүй. Эцсийн эц залд итгээд Төмөнбаяр анхнаасаа л хамтран амьдрагчийн дүрд тоглож ловер хийсэн гэсэн нь тодорхой болж байх шиг. Зөвхөн байрыг нь барьцаалаа зогсохгүй, дүүг нь барьцаанд орхичихсанд Баццэг төөнд туйлын ихээр гомдчих. Тэгээд яалтчгүй мах цусны тасархай газар дээрх ганц дүүн болохоор Баццэг байраа зарж банкны өрийг дарж үлдсэн мөнгөөр нь дүүгээ барьцаанаас авахаар хөх хот руу хөдөлсөн байна. Хүний өнөргүй ловерчин эрд хулигдуулсан Баццэг Туяаццэг хоёрын дүүгээ гудамжинд гарахгүй ирэхэнд дөрвөн хантаа гэр худалдаж аваад айлын хашаанд толгой хорогдож байгаа юмсан жий. 3. Дээхэн үеийн нэрт зураач Пушкин-гой 1970-ад оны үед гандан хавцаа нийтийн хашаанд амьдардаг байжээ. Тэр хашаанд нийтдээ 10-аад айл байсан бөгөөд хавиорынхаа айл хунарын дэл сул ямиг тэсгээдэггүй нэг айхтар хулгайч айл тэдний дотор байгаа нь анзаарэгдэжээ. Гэвч дандаа шүндөлөөр айлуудын им алга болдог болохоор хулгайч хэн болохыг тогтоох арга олдсонгүй. Харин зураач Пушкин-гой хулгайчийг барих нэг сүрхий арга сэтсэн байна. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашлаад ирмэгц Пушкин-гой гэрийнхээ гадаа машин нүүрс буулгажээ. Налайхын шажигнсан тасхаар нүүрс урт гартай хинийч шунлыг хөдлөх нь ойлгомжтой. Нүүрс яг одоо амбарт зөөж хийхгүй бол нөгөө айхтар хулгайч айл чинь шөнжин зөөгө тонох байх таа гэж эхнэр нь сануулхад Пушкин-гой өнөө шөндөө нүүрсээ оруулахгүй хулгай хийвэл хийж л байг үсрээд л 2-3 шуудаа нүүрс авна биз гээд огт тоогоогүй аж. Гэтэл манер хулгайчийг барих уран арга сэтсэн байж. Тэр нь юу гэвэл томхон нүүрсний голыг ухаж аваад оронд нь сумны дээр нилээдийг хийгээд хард тосоор наачч. Тэгээд тэрийг нүүрсэн дээрээ тавьчихад унтаад өгсөн байна. Гэтэл шөн дундын үед гэв гэнэтл тесэрч дэлбэрэг чимээ гарч гүн амтан орилж чарлаад л явчихжээ. Энэхүү чимээнээр тэр хавийн айлын хүмүүс сэрцгэж Пушкин-гой айж бос сэрээд яаран сандран гэрээсээ гартал баруун талаасаа 2 дахь айлд бөөн шууган болж байгаа нь сонсогдвоо. Тэр айлд яваад ортол бөөн үнс тортог болчихсон. Харин азар гэрийн эзэд гэмтэж бэртээгүй. Бүгд л учиргүй айж сандарсан шинжтэй байж. Гэрийн эзэн хагархай жамбал гихчээр өмнө нь хулгаан хэрэгээр 2 шудаа шоронд орсон. Тэрч байдаггүй. 15-аас 18 насны 2 хүүхдийнхээ хамт шөнийн цагаар ойр хавийнхаа айлуудын дэл сул ямиг тэсгээдэггүй болох нь тогтогдчихэ. Зураач Пушкин-гой тэдэнд хандан хулгайны юм ийм л аюултай байдаг юм да гэхээс өөр үг хэлсэнгүй. Энэ цагаас хойш тэр айлын хүмүүс огт хулгай хийхэ болсон гэдгээ. 4. Энд өгүүлэг Сархан Цэбэл гэгчэр нудаг усандаа нэр алдартай дархан байсан байна. Тэрээр алтан эмэг мөнгөн аяг уралхаас гадна тоогоо шанах сэлбэж нөхөх, зуух яндан хийж зарах гих мэтэр юу л бол юу хийчихдэг сүрхий ир байж. Эхнэр нь ч бас гарын дүйтэйгээ илтгэх гэсэн мэт оймс бэлий цойлчихдаг, ширдэг ширчгдэг байж. 2 хүүхэд төрүүлсний том нь 10 настай, бага нь 5 настай. Гэвч энэ 5 настай хүүхэд санамсаргүй шалтгаанаар аав ээж ах 3-ынхаа аминд хүрснийг хэнч тааварлахын аргагүй. Гэрч Цэрэн ханд мэдүүлэхт хэрэг гардаг орой би хажуу айлынхаа Цэблийн эхнэр бум дартай жаахан хуучлах санаатай гэрт нь орсон юм.
Тэр үед Цэпэл имэйлийн баавар хийгээд сууж байсан. Бумдарыг хоол хийх хооронд бид хоёр ойр зургийн юм ярьж суудал 5 настай хүн тогоотой хоол руу нунтаг цагаан юм атгаад хийчихсэн. Би давс хийж байна л гэж ойлгоод өнгөрсөн. Төдөлгүй Цэпэл энд байсан хуурай хүчил хайчваа гэд асууж байсан. Одоо бодоход 5 настай хүүгийн тогоотой хоол руу атгаад хийсэн зүйл тэр хуурай хүчлэн байж л хэмээжээ. 5 настай жаал хүн мөнгө хайлуулахад хэрэгэлдэг нунтаг цагаан хүчлийг тогоотой хоол руу хийхийг эцэг их хоёрынх нь хинэнч анзаарсангүй. Хүүхэд гэдэг хүүхэд л байдаг хон мөнгө хайлуулдаг хүчлийг хоол цайнд үргэлж хийгээд байдаг давс гэж ойлгосон бололтой. Тэгээд л ээжигээ дураагаад тогоотой хоолндоо давс хийж байгаа нь тэр гээд хүчил хийч гэж. Гэрч цэрэн ханд цааш нь өгүүлэхт би бомдартай жаал хуучил цуугаад тэднийхээс гарсан. Учир нь яг саамны цаг болчихсон юм. Тэгээд үнээгээ саачхад Цэплийн явж ортол бүү үзэгд Цэпэл цэрэн ханд хоёр том хүүгийнхээ хамт ухаангүй хэвдэж байсан. Харин баг хүн хоолоо хөргөж байгаад иддэг тул тэрхэн хугацаанд аягтай хоолндоо ам хүрээгүй байсан нь аз болсон байна лээ. Чухам юу болоод байгааг би ихэндээ ойлгоогүй. Ухаангүй хэвдэж байсан аав ээж хүү 3 дахин босч ирээгүй. Тэр үед 5 настай хүүгийнх нь хоол руу атгаад хийсэн нунтаг цагаан юм миний санаанд орж ирсэн юм. Тэгээд би нөхрөө дуудаад бас хажуу айлынхаа өвгөн эмгэн хоёрыг дуудаад бид нар бөөн уйлаа майлан болцгоос. Тэр нунтаг эмийг атгаад хийж байхыг би харсан мөртлөө юм чинээ тоогоогүй дээ. Одоо хүртэл харамсдаг. Ухаанда би хөөш чи яагаад дураараа давс хийгээд байна гэж хэлэх ёстой байлаа. Тэрхэн хугацаанд яриандаа халуураад огт тоогоогүй. Хүн ер нь өчүүхэн жижиг эмээгч гэлээ тоож үзэж байх хэрэгтэй юм байна гэж халгалжээ. Аав ээж хүү 3 хит хүчтэй бодсонд ходоод болон дотор эрэхт нүүдэн түлэгдснээс газар дээрээ нас барсан болох нь шүүх хэмлэгийн дүгнэлтээр тогтоогджээ. 5 настай жаал хүү эцэг их ах 3-ыг санаатайгаар хорлож алаагүй нь ойлгомжтой. Ер нь бид өөрсдийн хайхрамж болгоомжгүй улмаас зуурдын үхлийн тоог байнга нэмэгдүүлсээр байгаа бөгөөд хүнгээ жамтан үхэхээ хөрвөл ганцхан минутын дотор л таалал төгсдгийг энэхүү хэрэг гэрчилж байна.